байцгаана уу сонсогчдоо. Барилга хот төлөвлөлтийн салбарыг сонирхдаг хэн бүхэнд зориулагдсан манай нэгийг хайрцаг 20 подкастыг та яг одоо хүлээн авч сонсож байна. Манай подкастын туйлын зорилго бол нэгнээсээ суралцаж, туршлагаа хуваалцан хамтдаа хөгжөхөд оршиж байгаа билээ. Та манай подкастыг цаг алдалгүй хүлээж авахыг хүсэж байвал манай Facebook хуудсанд лайк дарж, фоллоу хийхээ мартаоцай. Ингээд ярилцлага руугаа орцгоё. Ингээд өнөөдрийнхөө зочинтойгоо бүгдээрээ танилцъя. Ингээд манай хамгийн ихний зочин болж ирж байгаа Ани эгчтэйгээ юун төрөнд танилцмаар байна. Та тэгээ өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг бүгдээрэнд нь хүргэе. Тэгээд намайг Ариун Заяа гэдэг. Монголд архитектураар бакалаврын мэргэжлээ хамгаалаад тэрнийхээ дараа ажиллаж агаад Солонгос улсад магистрийн зэргийн сургалт суралцахаар ирсэн байгаа. Тийм оюутан байна. За шууд эхнийхэн асуултад манайх юм тогтсон хідэн асуулттай болж байгаа. Тэгээ юун төрөнд эхлээд нөө тогтсон асуулт руугаа орё гэж бодож байна. Яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон бэ? Мэргэжлийн тань хамгийн их таалагддаг онцлог зүйл юу вэ? За, миний хувьд болохоор би багасаа айгу зурах, бүжиглэх дуртай хүүхдээсэн. Тэгээд явж байгаа дунд ангийн үедээ болохоор хувцас загвар зохион бүтээх гэж тэр мэргэжлийг айгу их сонирхдаг байсан. Тэгээд явандаа тэр сонирхол маань ингээ баг багаар шилжээд барилга архитектур руу ингээ хөрвсөн байгаа. Тэгээд яагаад ч юм тухайн үед Монголд хувцас загвар зохион бүтээхээр суралцах эсвэл магадгүй төгсөж гараад ажиллах тэр хөрсөн арай бүрдэг байсан юм шиг санагддаг. Гэхдээ одоо магадгүй тухайн үед ихэлсэн бол одоо зэрэгцээд гараад ирсэн Мишель Амазонка гэдэг ч юм уу те мундаг дизайнерууд байгаа л та. Гэхдээ тэрнээс илүү арай сонирхолтой, арай их хүний хүч хөдөлмөрийг ингээд сорих чадвартай барилга архитектур юм болов гэж боддог. Тэгээд тэр утгаараа одоо л мэргэжилтэй маш дуртай л та. Ер нь бол бүр багаасаа хүсэж байсан юм биш. Гэхдээ одоо манай Монголд маш олон бас те загварын брэндүүд гарч ирсэн байсан. Бас тэр нь аяа гоё аав штэ. Таны хувьд танд одоо яг ингээд архитектураар ингээд сураад явж байхад танд одоо гадны архитекторудаас стар архитектор гэдэг штэ тий. Тэднэрээс танд одоо хамгийн их таалагддаг эсвэл студ тий байдаг уу? Яагаад вэ? Хүний сонирхол ингээ айгу өөрчлөгддөг юм шиг надад санагддаг. Одоо жишээ нь би яг оюутан байх үед, бакалаврт байх үед болохоор одоо Японы архитектур айгу сонирхолтой санагддаг байсан л та. 3 дугаар курстэй, 4 дугаар курстэй Япон явж исэн тэр аялал маань бас надад айгу нөлөөлсөн болов гэж боддог. Тэгээ тухайн үедээ болохоор би Тадao Ando гэдэг Японы архитектор, дээрэс нь Toyo Ito гэдэг архитекторын бүтээлүүдийг айгу сонирхдаг байсан. Тэгээд ихэвчлэн яг юм бетон хийцлэр хийчихсэн. Тэгээд магадгүй ингээд ямар нэгэн барилгын өнгө, фасадны материал нь ч гэсэн тийм амар ирээвэр хураавар биш. Тиймэрхүү ажлууд надад айгу сонирхолтой санагддаг байсан. Тэгээд яг Солонгост ирсний дараа гэх юм бол би Заха Хадидийн талаар айгу судлаад, дээрс нь Бернард Шумигийн талаар айгу сонирхдаг болсон. Яг тэгэхээр тухайн хүмүүсийн ингээд төсөлдөө хандж байгаа байдал нь альсгүй концепцоо бий болгож байгаа санаа тэр суралцсан өөрсдийнх нь тэр зохиосон арга барилууд нь айгу сонирхолтой санагддаг. Жишээ нь Заха Хадид болохоор анх математикаар сурдаг байжгаад цаашлаад ингээд уран зураг сонирхоод тэгээ яг архитектурын эхний ажлууд нь жишээ нь яг юм зурагтай холбоотой тийм төслүүд аюул хийгдсэн байт юм билээ. Бернард Шумигийн хувьд болохоор анхандаа кино урлаг аюул сонирхдаг байжгаад монтаж, коллаж гэсэн тийм урлагуудыг сонирхож агаад явандаа архитектурт тэрийг ингээд тусгаж оруулсан тийм өөрийн өрмөц арга барилаар ажилладаг тийм хүмүүс гэж сонсч байсан. Тэгээ яг нэг тиймэрхүү байдлаар шин санаагаа хэрхэн бүтээдэг тэрхүү сонирхолтой аргууд нь надад аяг таалагдаад энэ хүмүүсийг илүү их сонирхдаг болсон гэж хэлж байна. Зөө. Дашрам дуртахад Анигч маань өөрийнхөө Instagram дээр өөрийн тийм архитектурын талаар гой зураг постлдог юутайгаа хаягтай байгаа тий. Тэн дээр яг ингээд анхандаа оруулж байсан зургуудыг нэлээд анзаарах юм бол яг ингээд тийм өвөрмөц тийм яг одоо саяны хэлсэн Заха Хадид ч юм уу тий анхан үеийн бүтээлүүдтэй нийжил төстэй тийм туршилт
семинарын ажлууд ах шиг гэсэн тий. Тий. Тийм. Тэрний хувьд болохоор яг Монголд архитектурын одоо студио, architectural studio гэдэг нь болохоор ингээд бүр маш сайн хөгжиж чадаагүй байх гэж би бодож байна. Яг тэгэхээр энд ирээд харангуут ингээд харьцуулах боломж олдож байгаа юм л да. Америкт байдаг студионуудтай илүү төстэй арга барилаар Солонгосын архитектурын одоо их сургуулийн сургалт систем нь аюу төстэй явагдсан юм шиг санагдсан. Зөв. Таны хувьд архитектор хүний зайлшгүй эзэмших ёстой ур чадвар ч юм уу зан характер юу гэж боддог вэ? За мэдээж зөвхөн суралцаад зогсохгүй бид нар ингээд компанид ажиллаад том баг дотор орж ажиллах учраас цаашдаа хүмүүстэй харилцах чадвар аягүй чухал гэж бодож байна. Мэдээж ингээд техник эзэмшсэн байдлаараа бид нар ингээд цаг хэмнээд бүтээлээ хурдан хугацаанд туйруулж гаргах боломжтой ч гэсэн ямар ч тохиолдолд бид нар хүмүүстэй харилцаанд ордог тийм ээ. Тийм учраас яг хүнийг сонсдог, дээрс нь хүнд өөрийгөө зөв илэрхийлж чаддаг тэр чадвар, багаар ажиллах чадвар аягүй чухал гэж бодож байна. Тэр бол заашгүй тийм. Яг ингээд мөн манай энд жишээлбэл манай Вений их сургуулиудын хувьд болохоор оюутнуудад ихэвчлэн багийн даалгавар өгдөг. Тэгээд яг оюутнуудад эхэндээ бол жоох хэцүүлээдэг 4-5 хүнтэй баг болохоор тэр болгон хүний санал зөрөлдөн тий. Гэтэ явандаа ингээ ерөнхийдөө багаар ажиллах ур чадварт нэлээд суралцуулт юм шиг санагддаг. Та нанаагаа сургуулийнхаа онцлогоос биднэрт дурдж өгвөл одоо яг Солонгост архитектурын сургууль нь ямар онцлогтой гэдэм бэ? Таны сурж байгаа сургуулийн давуу тал нь юу юм бэ гэд. Манай сургуулийн хувьд болохоор Инха гэдэг их сургууль байгаа. Тэгээд 1956 он байдаг лөө 54 он байдаг лөө байгуулагдсан. Тэгээд архитектурын тэнхимэнд болохоор тэрнээс нэлээд хойно байгуулагдсан тийм сургууль байгаа. Тэгээд манай сургууль багшилж байгаа үндсэн багш нар нь болохоор ихэвчлэн Америк, Европт төгссөн багш нар багшилж байгаа юм билээ. Би болохоор яг түрүү жилийн 2 сарын сүүлд ирээд тэгээд тэндээсээ эхлээ ингээд шууд мэргэжлийн ангид ороод сураад явцсан. Тийм болохоор яг анх ирж байхад болохоор надад хэлний бэрхшээл жаахан тулгарч байсан л та. Монголд байхдаа би нэг хагас жил орчим солонгос хэл үзээд ирчихсэн байдаг. Тэгээд эренгүүтээ шууд мэргэжлийн одоо ингээд лекц янз бүрийн сургалт семинарт ингээд оролцоод явангууд зарим тохиолдолд 50%, зарим тохиолдолд 60-70%-ийг ойлгоод явж байгаа тиймэрхүү байдалтай ихэлсэн. Тэгээд тухайд бол солонгос хэлнээс илүү надад англи хэлээ ашиглаад сонирхолтой юм судалгаа хийх нь айгүй ойр байсан учраас яг тиймэрхүү байдлаар явжсэн. Тэгээд одоо ингээд 3 семестр сураад харахад солонгос хүүхдүүдтэй хамт сурж байгаа учраас тэдний ингээд бас сурах арга барилыг ч юм уу айгүйх ажиглалт юм билээ. Тэгээд эрэнгүүт хүүхдүүдийн одоо хичээлдээ хандж байгаа хандлага нь айгүй тийм хөдөлмөрч юм шиг санагдсан л та. Одоо жишээ нь Монголд болохоор бид нар ингээд студио, скол яг юм нэг оюутнуудын сууж байнга хичээлээ хийдэг тийм судалгааны лаб, анги танхимууд айгүй ховор байдаг штэ. Бид нар одоо жишээ нь яг хичээлтэй үедээ сургууль дээр ирээл тарлаа бол гэртээ хийн, аль сколны найзандаа бөөнөрөө цуглаж багийн ажлаа хийдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хичээл хийдэг байсан бол энд болохоор тийм дизайн хичээлүүд нь тустай юм оюутны өрөөнүүдийг бэлтгээд өгчихсөн. Тэгээд тэр өрөөндөө нэг 5-7 хүүхэд ингэ зэрэгцэж суугаад хичээлэх боломжтой. Тэгээд тэрний хажуугаар багшаасаа ингээд сургалт, семинар одоо тэгээ бусад зүйлсүүдээ сонсох боломжтой тийм байт юм лээ. Тэгээд өргөт ихэнх архитектурын оюутнууд байнга сургууль дээр унждаг. Бараг л 24 цагийн 24-т нь дагаад байгаа юм гэмээр. Өглөө 9-оос бакалаврын хүүхдүүд нь л өглөө 9-оос эхлээл хичээл нь явж байгаа нэг 3-ын үед тараал. Тэгээ үргэлжлүүлээд тэр лабынхаа ангидаа байсараад бүр орой 10-11 зарим нь бүр 12 өнгөрөөд хүртэл гэртээ ярьдаг. Тэгээд нөгөө Монголоос бас нэг ялгаатай зүйл нь оюутнууд болохоор яг сургуультайгаа ойрхон, кампустайгаа ойрхон юм байрнуудад өөрсдөө бие дааж амьдардаг ч болохоор тэр юм уу нэг тэгж оройтх бол нэг асуудал биш. Дээрээс нь орой үеийн цагаар аюулгүй болохоор тэг ингээ хүүхдүүд аягүй сургуультайгаа их ойр байд юм шиг надад санагдсан. Тэгээ дээрээс нь яг тэгж байдаг хэрээрээ хүүхдүүд хоорондоо бие биенээсээ суралцах боломжтой. Дээрээс нь яг ингээд мэрэгжлийнхаа талаар
төвлөрөх тэрний хадлаар айгүйх тийм хөдөлмөрлөх цаг нь хангалттай өгддөг юм шиг санагдсан шүү. Юун дээр нэг юм асуумаар санагдлаа л да. Одоо жишээлбэл Монголд болохоор ангийн системээр явдаг тий. Ерөнхийдөө нэг анги ингээд байгаад тэгээд цаашаага ингээд цугтаа хичээлээ үзээ явдаг. Солонгосын хувьд бол ямар байдаг вэ? Манай анги одоо энд болохоор жишээлх юм бол яг ангийн систем гэж юусоо байдгүй. Семестрт жишээлбэл ойролцоогоор яг дизайны хичээл гэх юм бол ойролцоо 30-аас 35 40 ширхэг юм проектууд саналгоод тэгэхээр ерөөсөө анги байх боломж хүн бол өөрийнхөө хүссэн хичээлийг сонгоо явуучаар ингээд семестр болгоо өөр хүмүүстэй уулзаж учирдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр Солонгосын хувьд болохоор ангийн системтэй юу эсвэл тийм биш үү? Тэр талаар яг танай сургуультай бас яг адилхан. Ангийн систем барагтай байхгүй. Яг хөө ингээд нэг жил элсэж орж байгаа тодорхой тооны оюутнуудыг одоо нэг жилийн илсэлтийнхэн гэж ярьдаг ч гэсэн заримдаа тэр хүмүүсийнхээ царайг харахгүй байх ч тохиолдол байгаа. Тэр нь яг нөгөө хичээл болгоноо дуртай хичээлээ сонгоод үзэж байгаа гэдэг утгаараа ингээ хуваагдаад явцдаг. Ялангуяа магистрт болоод ирэнгүүт юу байдаг? Бид нар үндсэн мэрэгжлээсээ гадна бас давхар мэрэгжил судлах боломжтой байдаг. Хослнол гэдэг үлээ. Тэр мэрэгчлэр ингээд суралцах боломжтой учраас бүр шал өөр техникийн хүнтэй хамт нэг хичээл сонгож судлах боломж гэсэн байгаа гэсэн. Зөв. Тэгвэл илүү яг нөгөө олон төрлийн хичээлээ сонгох боломжтой юм шиг. Тэгэхээр одоо семестрт өгөгдөх одоо тэр проектууд нь ингээд онлайнаар байж байгаа гэсэн үг үү те? Тэгээд өөртөө сонгоод явцдаг. Эсвэл арай өөрөө? Проект талаасаа болохоор яг одоо жишээ нь дизайны хичээл 5 багш дээр ингээд 5 жижиг групп үүсгээд явлаа гэж бодоход өгөгдлөл сэдв нь бол адилхан. Одоо юу гэдэг сайт нь тодорхой нэг хэмжээтэй өгдөн. Тэрэн дээр хийгдэх бакалаврын ажлууд болохоор програмууд нь бас ингээд өгөгдсөн байдаг функцүүд нь. Магистрт болоод ирэнгүүт сайта, програмаа өөрөө зохиох боломжтойгоор өгөгддөг. Тэгвэл багш нарынхаа ингээд ярьжсэнээс одоо ингээд ажиглаж байхад би болохоор Солонгост өөр сургуульд бол явж үзэг болохоор сайн мэдгүй байна л да. Гэхдээ манай сургуулийн хувьд болохоор магистрийн яг студио дизайн талын хичээлүүд нь болохоор проект хийн гэхээсээ илүү яг нөгөө тархиа хэрхэн дасгалжуулах тал дээр аягүй суурилцтай юм санагддаг. Одоо жишээ нь зүгээр нэг юм барилга аваад хийн гэхээсээ илүү барилгыг хийхийн тулд чи өөрөө эхлээд ямар зүйлийг концепцийг яаж бий болгох юм чи өөрөө ингээд өөрийн гэсэн арга барилаа яаж олж авах хэрэгтэй гэдэг талаас нь задалж өгдөг гэх үү дээ. Тийм арай нэг тийм өвөрмөц байдлаар явагддаг санагдсан шүү. Зөв. Манайх болохоор ингэдэг аахгүй юу? Сонсогчд маань сонирхолтой байж магадгүй юм. Одоо ингээд семестрт одоо мастрын оюутнуудын хичээлийг бол би ерөнхийдөө сайн мэдээд байна л да. Мастрын оюутны нийтдээ 120 кредит цуглуулдаг. Тэгээд тэр 120 кредитийн нийтдээ 40 кредит нь болохоор яг бүрэн хэмжээний проект байдаг. Тэр проект нь болохоор сургуулаас ч байдаг. Зарим тохиолдолд гадны нөгөө фирмүүд, студиуд оюутнуудаас санал болгодог. Манай энэ проект дээр хамтарч ажиллах боломжтой ч гэдэм үү те. Тэгээд тэднэрээс нь ингээд тэр нь ингээд нийлээ 40 ширхэг сонголт болчдөг байхгүй юу? Яг бүгд бодит хэрэгжих төслүүд байдаг. Яг хөө тэрний нэг 5-10% нь бол өөртөө одоо хийсвэрээр хийх ч юм уу тиймэрхүү байдлаар ихэнх нь болохоор яг бодит юм дээр суурлаад хийгддэг болохоор арай жоох өөр эд юм байна. Тэгвэл 120 кредит тэгэхээр Австрид сурлаа гэхэд магистрийн сургалтанд хэдэн жил үргэлжлэх үү? Ерөнхийдөө бол манай мастрийнх нь болохоор 2 жил байдаг. Гэхдээ сонирхолтой Монголд болохоор нөгөө намайг төгсөж явах жил болохоор кредит маш багатай байсан. Одоо харин 5 жил болсон юм билээ шүү дээ манай архитектурын анги чинь. Тэгээ кредитийн тоог ихсгсэн гэсэн. Тэгэхээр бас өөр ээж магадгүй юм. Миний хувьд болохоор кредитийн зөрүү 60 кредитийн зөрүүтэй ирсэн. Тэгээ семестрт ер нь бол 30 кредит үзнэ гэж тооцдог. Гэхдээ би аль болох 36, 37 гэж үзхийг хичээсэн. Тэгээд ерөнхийдөө бол хүн хүсгийн бол бараг 40 кредит ч үзэж болно. Цаг нь амжижвэл тэгтээ бас амар чанга байдаг. Тэгээ нэг дизайны хичээл маань өөрөө 10 ширхэг кредит болоод 7 хоногийн 8 цаг гэдэг тооцоотой явдаг байгаа. Гэхдээ ер нь бол маш их үргэлжилдэг. Манай өрөөний охин бас бакалавраар сурдаг болохоор бакалаврын оюутнуудыг бас ерөнхийдөө хараад байна л да. Хийж байгаа юм нь юу вэ гэдэргээд харах боломжтой. Тэгэхээр бидний хийж байгаа юмнаас шал ондоо
яг одоо бакалаврын сургуульд Монголынхтай харьцуулахаар өөр санагдаад байдаг. Тэгээ өчтөр манай өрөөний охин 7 цаг хүртэл сургууль дээрээ проектээ хийгээд сая ирж байна. Тийм манай мэргэжлийн онцлог. Яг магистр нь бас айгүй өөр үт юм байна. Энд болохоор магистр нь 24 кредит суралцдаг байхгүй юу? Тэгтээ 24 кредит нь одоо нэг хичээл нь шин 3 кредитийн хичээл гэхэлэр ердөөсөө 8 хичээл судлана гэсэн 2 жилийн хугацаанд. Тэгээд нэг семестртээ дээдл нь 3 хичээл сонсох боломжтой байдаг. Тэнгүүт чи ингээд 3 семестрийн дотор 8 төрлийн хичээлээ бүгдийг нь үзээд үлдсэн 4 дахь семестртээ тухайн хүн диплом бичээд дипломын судалгаараа хандах боломжтой гэсэн. Тэгээд дээрэс нь бас нэг өрмөц санагдсан зүйл нь юу вэ гэхээр магистрийн оюутнууд багшийн туслах гэдэг зүйлийг хийдэг байхгүй юу? Тэнгүүт одоо сургуулийн боловсролын систем ч юм уу тий янз бүрийн юм нөгөө хууль дүрмтэй холбоотой судалгааны ажлуудыг бас аягүй нэмэлтээр авч хийдэг юм билээ. Тэр нь надад аягүй сонирхолтой санагдсан. Монголд бол оюутнууд тэгж ерөөсөө ажилтгүй шүү дээ. Бид нар бол яг л сурах ёстой урдаа тавигдсан хичээлээ л үзээд болчдөг бол Солонгост болохоор нэмэлтээр багшид туслах тийм ажил орж ирдэг. Тэгээд лабын ажилтнууд нэмэгдээд гадны тийм тэмцээн уралдаанд оролцох, аль эсвэл нэмэлтээр нөгөө лабаас зохион байгуулж проектыг хамтдаа ингээд ахиулах, судалгаа хийх тиймэрхүү ажлууд бас нэмэгдэж орж ирдэг. Тэнгүүт ингээд үндсэн харангуут кредит нь цөөхөн юм шиг хэрнээ одоо ажиллах судлах цаг нь болохоор яг их тал руу олчтой юм л. Тийм байна тий. Манайх болохоор яг ингээд түрүүн хэлсэн 44 ширхэг үндсэн проект дээр ажиллаад тэрнээс гадна 3 ширхэг модуль гэдэг хичээл байдаг. Модуль гэдэг нь юм багц хичээл. Яг өөрийнхөө сонирхож байгаа чиглэлийнхаа багц хичээлээ сонгож авангууд тэр багц дотор яг холбоотой 5 хичээл ингээд бадсан. Тэгээд тэднийг заавал 3-ыг сонгож судлах хэрэгтэй гэдэг. Жишээлбэл эрчим хүчний хэмнэлтэд барилга гэх юм бол англи хэл дээр барилгын физик гэдэг хичээлүүд ингээд бүгд базагдаад орцсон. Нэг юм цогц мастрын хичээл болоо явдаг. Тэгээд ерөнхийдөө мастрын диплом болохоор өөрөө 30 кредит байдаг. Тэрийг хичнээн ч удаан хийж болно. Хичнээн хэдэн ч семестр үргэлжилсэн болно. Тэгээд дипломны хамгаалт семестрийн төгсгөлд нэг биш. Харин эсвэргээр семестрт ойролцоогоор 6 ширхэг хамгаалт байдаг. Тэгэхээр бол ер нь бол хизээ төгсөх боломжтой тийм сургалтын системтэй байдаг. За тэгвэл хоёлаа дараагийнхаа асуулт руу орох уу? За тий. Таны хийж байсан төсөл болон курсын ажлаас танд хамгийн дурсамжтай илүү их юм сурахад тусалсан ямар төсөл байсан бэ? Тэгээд оюутан байхдаа таны хамгийн чухал гэж бодож эзэмшиж чадсан тэр зүйл чинь юу вэ гинэ? За би хоёр дахь асуултаас нэглэе. Оюутан байхдаа зайлшгүй эзэмших ёстой дадал гэх юм бол надаа англи хэл дээр судалгаа хийх гэж би хэлнэ. Яг тэгэхээр Монголын нөхцөлд болохоор монгол хэл дээр бичигдсэн архитектурын ном зохиол одоо ингээд яг материалыг тийм бааз айгу бага юм шиг санагддаг. Одоо би яг 2007 онд шүтээс дэлсэж ороод 1-р курсын оюутан гэж явж байхад чинь жишээ яг ийм бариад авчихаар ном олигтой байгаагүй байхгүй юу. Тэгээд эрэнгүүт бидний ингээд яг тулгардаг асуудлуудыг шийдэхэд бол тухайн хүн заавал интернетээс материал хайх шаардлагатай тий. Тэгээд эрэнгүүт хэлний чадвар маань өөрөө давуу тал болоо явдаг. Тэгээ хэл сайтай англи хэлтэй эсвэл өөр бас хэлтэй хүүхдүүдийн хувьд нөгөө олон улсын оюутнууд ирээд хамтдаа workshop хийхэд ч гэсэн илүү нөгөө давуу тал болоод тэгээ хамтдаа ингээ workshopд оролцох, ийш тийшээ явах боломж авах гарч ирдэм билээ. Тэгээд тэр үедээ би ингээд юм айгүйх судлаж унших айгүй дуртай байсан. Тэгээд тэр хэрээрээ магадгүй одоо ингээд яг магистрт сурах гад ирсэн байгаа маань ч гэсэн тэрнтэй холбоотой боломж олдвол би цаашаа багшлахыг аягүй хүсдэг байхгүй юу. Тэгээд тийм болохоор аль болох уншаал, аль болох тэр нөгөө байгаа мэдээллүүдийг боловсруулах нь аягүй чухал санагддаг л та. Судалгааг нэлээд гүнзгий хийх хэрэгтэй гэж. Тэгээд миний дуртай төсөл гэх юм бол яг оюутны ажлууд дундаа яг төсөлтийн диплом маань байсан гэж магадгүй. Яг л тухайн ажлыг би бараг жил шахуу те нэлээд ухаж хийсэн. Тухайн үед би болохоор протестант сүмийн архитектур гэдэг төсөл хийжсэн л та. Тэгээд одоо яг тэр төслийн хувьд болохоор концепт дээр би айгүйх ажиллаж одоо хамгийн гол өргөтгөлөө нүүжсэн.
төгсөж гараад хийсэн ажлуудаас гэх юм бол янз бүрийн уралдаанууд байгаа. Дээрээс нь хамгийн сүүлд хийжсэн ажил маань юм болоо шинэ ярмаг хороол гэдэг орон сууцны зохицолбор хороолол. Тэгээд тэрийг болохоор Anagram гэдэг компанийн хамтарч хийжсэн. Тэгээд одоо хэрэгжээд бас эхний ээлж нь борлуулалтын шатанд явагдаж байгаа нэг тийм төсөл байгаа. Тэгээ Anagram-ийн ажлууд бас нэлээд сонирхолтой, чанартай харагддаг тий. Бусад юмнуудыг харж байхад дараагийн асуулт маань болохоор ийм байна л да. Яг ингээд архитектур төлөвлөх гээд ирэхээр нэг бол функц, нэг бол эстетик тий гоо зүйн талаас тэр нэг юм хоёр юм ингээд яг ингээд тулцдаг штэ. Алийг илүү яг ингээд хоёул ингээд хослуулад явхад бас яг ингээд нэлийн талгаа гашлагдаг. Таны хувьд одоо энийг ямар нэгэн проект хийхдээ ч юм уу тий яаж балансладаг вэ? Одоо манай жишээлбэл ажил дээр захиалагч нар ирэхээр ингээд яг ийм хүсэж гэн гэл тэгдэг. Тэгэнгүүт тэгэл тэрийн функцийг ингээд хийснийхаа дараа миний хувьд болохоор жишээлбэл тэрийга дараа нь ингээд эстетик харахад нэг гоо үзэмжтэй тий. Одоо яг нэг тийм байх ёстой шүү дээ тий. Тэрийг ингээд зохицуулахад миний хувьд жишээлбэл жоохон төвөгтэй нэлээд их цаг авдаг зүйл. Магадгүй энэ дээр танд жишээлбэл өөрийн гэсэн арга барил байдгүй. За яг одоо миний хувьд жишээ нь Монголд ажиллаж исэн болохоор яг нөгөө захиалагчтай тулдаг асуудлуудын нэг чинь наадсан байхгүй юу? Юу гэхэлэр Монголд болохоор захиалагчид нар маань яг архитектурын талаас ингээд одоо шаардлага хангах үед одоо материалыг бидэнд бэлдэж өгөх айгаа хоор байдаг л та. Тэгээд тэрэнгүүт архитекторууд өөрсдөө давхар судалгаа хийх шаардлага гардаг. Тэр нь бол буруу биш гэж би боддог. Харин эсвэргээрээ бид нар өөрсдөө аягүй сайн судлаад нөгөө захиалагчтай зөвлөх боломж бүрддэг байхгүй тэр цэгээс. Тэгэхээр миний бодлоор бол функц, програм барилга дотор явагдах үндсэн функц нь байна. Дээрээс нь тухайн барилгыг амь оруулж болох үс тэр програмуудыг нэмж тусгаж өгөх нь бидний үүрэг гэж би хараад байна л да. Тэгээд дээрээс нь захиалагчийн зүгээс болохоор мэдээж бизнес эрхэлж байгаа хүний хувьд болохоор ашиг гэдэг зүйл аягүй чухал байдаг тийм. Тэгэхээр ингээд баг санхүү төсвөр ашигтай ажиллахын тулд тухайн хүмүүс маань аль болох ингээд танах хандлагатай байдаг юм шиг санагддаг. Гэхдээ тэр зүйл дээр бид нар болохоор яагаад дизайныг ингэж хийх шаардлагатай гэдэг өөрийн концепттай бат итгэлтэй байх хэрэгтэй. Тэгжээд өөр хүнийг ятгах чадна гэж би бодож байна. Тэгэхээр яг өөрөө хийж байгаа зүйлтэй аягүй сайн уул суртаа судалгаа хийсэн тий тэр хүнийг нэлээд ятгах нь шүү дээ. Яагаад энэ зүйл зөв вэ? Яагаад энэ зүйлийг заавал авч үлдэх хэрэгтэй гэдэг тал дээр бид нар өөрсдөө л бас ингэж урд нь зогсох хэрэгтэй хаа, урд нь алхдаг байх хэрэгтэй хаа. Тэгэхээр яг нөгөө архитектор хүний хувьд бол проектэд танилцуулах тэр ур чадвар маш чухал юм шиг санагддаг. Би болохоор одоо нөгөө Монголоос ирэхдээ миний ярих чадвар тийм одоо олонний өмнө гараад ярих ч юм уу тий монголчин тэр алгаа нөгөө яг олонныхоо өмнө ирээд проектэд танилцуулдаггүй шүү дээ. Яг ингээ багш дээрээ очиод би ийм юм хийж байгаа юм ингэж байгаа маа гэсэн л тийм системтэй байсан Монгол. Тэгээ яг энд ирсэн чинь яг ингээл олон хүмүүсийн дунд проектороор яг өөрийнхөө хийсэн нөгөө муу скетчээ сайн проектч хамаагүй бүгдийг нийл болгоод ярьдаг. Тэр нь анхандаа надад айгүй хэцүү. Тэгээд анх хэлний проблемтай байхад одоо нөгөө тэрийг танилцуулж чадахгүй их тийм төвөгтэй байсан. Тэгээд миний хувьд бол архитектор хүний бас зайлшгүй эзэмших шаардлагатай зүйл бол нөгөө проектэд танилцуулах олонний өмнө ярих чадвар юм шиг байна тий. Тэрнтэй бол санал болж байна. За тэгэхээр та одоо ингээд гадаадас сурж байна Монголын боловсролын систем, Монголын архитектурын одоо сургалтын системд таны бодлоор юу нэмжүүл сайн одоо өшөө дээрдэхтэй одоо байгаагаас дээрдэх вэ? Одоо байгаа сул тал нь Монголын сургалтын системийн сул тал нь юу вэ гэж юу дүгнэдэг вэ? За би одоо төгснөөс хойш гэхлээр бас нэг 5-6 жил ингээд сургуулиас бол хол байгаа шүү дээ. Тэгэхээр яг зүгээр тухайн үеийн сургалтын систем одоо энэ дээрээс сурж байгаа ингээ харьцуулаад байна. Яг техник технологийн давуу талыг ашиглах аягүй хэрэгтэй юм шиг санагдаж байна л та. Яг ингээд сүүлд нэг цаад идгээд архитекторын ярьцлагыг сонсч ирсэн чинь тийм юм сонссон. Тухайн хүн болохоор ингээд одоо нас барсан ч гэсэн ингээ амьд ахуй цагтаа ингээд багшлаад дээрээс нь мэргэжлэрээ ажиллаад ингээ явж исэн.
тэр үедээ мэдэрсэн зүйл гэдэг нэг онцлогдсон зүйл байсан л да. Тэр нь юу гэхээр оюутны амьдрал, архитектурын оюутны амьдрал дээр нь архитектурын одоо яг ажиллаж байгаа амьдрал хоёрын хооронд асар том зай завсар гараад байна. Аха. Оюутан байхдаа сурсан зүйлээ яг ажил дээр болоод ирэнгүүт хэрэгжүүлэх боломжгүй. Альсгүй бол оюутан байхад арай дутуу сураад байгаа ч юм уу тиймэрхүү зүйл аюух байдаг гэд. Тэгээд мэрэгчлэн өөрсдөө ажиллаж байгаа хүмүүс нь буцаад боловсролын систем рүүгээ, сургуулийн систем рүүгээ хандаасаа гэсэн тийм нэг комент өгсөн байсан. Тэгээд тэр нь надад бас яг аюу үнэмшилтэй юм шиг санагдсан л та. Бид нар ингээл оюутан байхад чи хөвчлэн ингээл гараар зурдаг, гар зургийн чадвараа сайжруулна. Одоо юу гэдэг нэг л ингээл бүх юм л баг гараар явах гэддэг шүү дээ. Гэтэл яг ажил дээр гараар ажилгүй гэхэлэр үгүй. Хөвчлэн компьютер ашиглана. Дээрээс нь цаг хэмнэх тал дээр ч гэсэн яаж ч бодсон компьютер техник ашиглах нь илүү зөв болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тэр үднээс тухайн оюутан төгсөж гараад ямар талбар дээр очдог вүлээ. Тэрнтэй дөхөхүйц хэмжээний мэдлэг боловсролыг сургуульд сурч авах нь өгдөг байл сайхан л гэж бодсон. Тийм. Дээрээс нь яг бас нэг ялгаатай зүйл нь одоо чинь архитектураар бид нар сурж авах үед ингээл орчин үеийн архитектур гээл түүхэн архитектур гээл айгүй олон зүйлийг судалж гарч ирсээр нэ яг мэргэжлийн нөхцөн дээр одоо ажиллаж авах үед тухайн судалж исэн судалгаа чинь ямар байдлаар ингээд хэрэгцээ нь гарах юм бэ те яаж ашиглаж болох юм бэ гэдэг нь айгүй тодорхой болчдөг. Тэгээд дэрнгүүт тэрний уялдаач гэсэн ингээд жахан ахиулж өгөл зүгээр юм шиг одоо бидний ингээд судлаад идэг мундаг архитекторууд одууд чинь те яаж ажилтیں۔ Яг тэр арга барилаараа буцаад ажлын талбар дээр ч гэсэн ашигладаг байл гоё юм даа л гэж айгүй харсан. Би бас яг наадхан дээр чинь айгүй санал нийлдэг. Ягаад тэлэр яг энэ дагаа оюутнуудыг болохоор шууд бакалавраас нь эхлээл эхний семестрт нь үнэхээр зургийн гарын юу ордог. Хар зураг бид нар ороод гэхдээ хажуугаар нь шууд проектуудаа компьютер дээр хийх тийм даалгаврууд өгдөг. Шууд л эхнээсээ самбар бэлдээд эхэлдэг. Тэгээд энэ нь болохоор надаа юу гэж бодогдсон бэ гэхээр бид нар нөгөө оюутан байхдаа самбар дээр хэрхэн гоё зурх уу гэдгээ бодохоос илүү бодоод яг проектын маань мөн чанар юу юм бэ гэдэг дээр юусоо бодох зав өгдөггүй байсан. Яг нөгөө ус нь нөгөө цайн урсаал дахиад самбраа татна энэ төр гэ хэрэгцээгүй гэж нөгөө үр ашиггүй дараа нь үр нөлөөгүй зүйл дээр илүү их цагаа зарцуулаад бодох ёстой юм а боддгүй байсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд ямар стилээр зурх уу, яаж зурх уу гэдг нь л илүү чухал. Гэхдээ яг юу хийх гээд байгаа вэ гэдэг дээр айгу хомсдхон боддог байсан юм шиг надад санагдаад байдэн. Тэгээд яг энд бол яхаа аргагүй шууд програмаа сонгоод эхэлдэг. Гэхдээ одоо үргэлжлүүлээд асууя л да. Наан чин одоо ямар програм дээр ажилладаг вэ? Манай энд болохоор шууд оюутнууд ирэнгүүт талыг нь Archicad, талыг нь AutoCAD анги гэдэг автоматар хуваачдаг. Тэгээд ингээ хоёр өөр төрлийн програм эзэмшиж байгаа хүмүүсийг гаргаж үйлдвэрлэдэг гэсэн үг. Танаа наа чи ямар софтверуудыг илүү их ашиглаж байна? За одоо би чинь Монгол тахтаа болохоор AutoCAD, Archicad тэгээд дээрээс нь SketchUp жоохон оролцдог байсан. Тэгээд Photoshop бол зайлшгүй ингээд ажил дээр ашигладаг байжгаад энд ирсэн чинь энд болохоор 3D BIM tool нь болохоор Revit гэж явд юм билээ. Autodesk-ийн Revit явдаг. Дээрээс нь SketchUp яг уу тухайн оюутнууд хэрэгцээтэй үедээ ашигладаг. Голчлон Rhino ашигладаг. Манай энд бас Rhino ашигладаг. Тий. Ягаад тэгэхээр нөгөө хэдийгээр ингээ солонгосын архитектур одоо тэгээ баригдсан барилгууд нэг тийм амар хүний анхаарал татах үз star team architecture гэж би бол хэлэхгүй. Гэхдээ яг оюутнуудыг бэлдэж байгаа шат нь болохоор дараагийн шатанд бэлдэж явдаг учраас ингээд яг тийм стекийг задлсан байж боломгүй хэлбэрүүдийг ашигласан тийм байдлаас нь анхнаас ингээд бэлтгэж өгдөг. Тэгээд дээрэс нь яг тэдний ашигласан юм нөгөө панеллаар дандаа презентацнууд явдаг учраас нөгөө самбарын зохиомж бүх юм яг Photoshop эсвэл Illustrator дээр ингээд байнга ашиглаад самбарын зохиомж хийгээд тэрэн дээрээ дундын критик аваад тэгээд төслийн ажил дээр бас критик аваад тэгээд ингээд сургалт нь явагддаг юм билээ. Тэгээд яг энэ програмууд болохоор бүх оюутан заавал сурдаг. Одоо жишээ нь юу гэдэг 2D-ийн оюутнууд, 3D-ийн оюутнууд гэж салгалгүйгээр
бүгд яг жигд нэг төвшөнд 2D-ч сурна, 3D-ч сурна. Тэг ингээл одоо шатандаа курсээр ингээ ахиад чадварчаад явдаг юм л. Манайд болохоор яг нөгөө софтверийн нэг амар заадаг юу байхгүй. Яа ингээд автокада сураал тэгээд өөртөө яг нөгөө Rhino, Cinema 4D эдгээр ашиглаа явдаг. Манай энд бас нэг ашигладаг програм юу гэхээр Allplan гэдээ бас яг ижлэх нэг юм бимийн програм байдаг. Тэгээд тэрийг бас нэлээд ашигладаг. Тэгээд энэ Nemetsch гэдэг энэ Германы нэг брэнд марк компани ашиг байгаа. Тэдний бүтээгдэхүүнүүдийг энэ Швейцар, Герман, Австри хавцаа бол нэлээд бас ашиглаж байгаа харагдтыг. Тэгээд бусад софтверийн хувьд болохоор яг ялгаагүй Photoshop, тэгээ Illustrator эдгээр ашиглана. InDesign 3D програмын хувьд болохоор яг нөгөө 3D Max-ыг энд маш ховор ашигладаг. Тэгээд 3D Max дээр би анх хийдэг байсан. Тэгээ 3D Max дээр ажилладаг гэхээр яг ингээд энэтхэг энэ Азиас ирж байгаа хүмүүс 3D Max-ыг ашигладаг байна гэд нэг найз маань хэлчихсэн. Тэгээд за гэд яагаад тэгдэм болоо гэсэн чинь нэгт эднийхэн чинь өөрсдөө Mac хэрэглэдэг. Тэгээ Mac дээр 3D Max байдаггүй. Хоёрт яг эднийхэн бүх юм нөгөө лицензтэй ашигладаг байхгүй юу? Ерөөсөө нөгөө крактай ашигладаг. Крактай ашиглахаа ингээ амар санаа зовж хэлдэг. Бараг хэлэхгүй. Тийм хууль бус зүйл болохоор яг нөгөө оюутнуудын лиценз байдаг тэр софтверуудыг татхад илүү амар софтверуудыг бас ашигладаг болов гэж хараад байдаг. Тэгж харагдсан. Тэгээд дараагийн асуулт маань болохоор зөвхөн архитектур гэхэлтгүй одоо та ингээд Монголд хамгийн сүүлд хэзээ очсон бэ? Өнгөрсөн жилийн 10 сард очсон юм. Тэгвэл шинхэн маань тэгвэл Монголын хот төлөвлөлт те би саяас Монгол явчаад ирсэн. Тэгээд маш олон шинэ барилгууд байна. Маш олон орон сууцнууд байна. Бас түүгээрээ яагаад захиалагчийг хүсэлж байх. Тэгээд зарим нэг талаараа үнэхээр орон сууцны квалитеттэй чанар гэдэг юм бас харагдахгүй ах шиг харагдсан. Тэгээд ерөнхийдөө хот төлөвлөлт тал руугаа Улаанбаатарын хот төлөвлөлтийн талаар та юу гэж боддог вэ? За яг ингээд одоо л би дөнгөж яг хот төлөвлөлт гэдэг мэргэжил рүү ингээд хагас нэг хөлөөд үрээд хагас ороод ингээд явж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд өмнө нь яг ингээд үнэхээр тэгж анзаарч уншдаггүй байсан юм уу? Эсвэл үнэхээр тэгж боддаггүй байсан юм уу гэж би өөрөө гайхаад. Тэгээд яг одоо миний хийж байгаа дипломын ажил болохоор яг хот төлөвлөлттэй холбоотой. Тэгээд гэр хорооллыг барилгажуулна гэж бид нар аюух ярьдаг те. Орон сууцжуулна. Тэгээ ингээ бараг бүх асуудлыг шийдчих юм шиг ярьдаг. Тэгээ яг тэр зүйлийн талаар ингээ судлаад явангууд аюу сонирхол юм билээ л дээ. Яг Улаанбаатар хотын хувьд жишээ нь 6 удаагийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн гэж байгаа. Тэгээ сүүлийнх нь төлөвлөгөө нь жишээ нь 2030 он хүртэл тийм төлөвлөлт тэгээ алсын харааг тавьсан ингээ хийгдэж байна гэж байгаа. Тэгээд яг тэр нь боддоор хэрэгжих боломжтой юм уу? Хин тэрийг хянахын, хин тэрийг тооцоож харахын те ямар одоо ингээд системтэйгээр явагдах гэдэг айгу тодорхойгүй юм шиг надад санагдсан. Тэгээд хот төлөвлөлт гэд харангуут нэг түүх айгу чухал юм шиг санагддаг. Одоо Европын хотууд гэх юм бол яг л түүхээр ингээл удамлал те одоо классик нь пост руу ороод пост нь юу болтын тэг ингээд урсгал чиглэлээр өөрчлөгдөд ингээд тэгсээр нэ түүхээ хадгалсаар ингээд авч яваад байгаа те. Тэнгүүд Монголын хувьд болохоор яг тэгж түүх гээд байрчхаар юм байхгүй шүү дээ. Бид нар ингээл нүүдлийн соёлоор явж ирсэн нэтрээ гэж явдаг. Тэгээд ирэнгүүт яг хот төлөвлөлт гэдэг зүйл болохоор бидэрт өөрсдөө айгуу тийм шинэ үзэгдэл болоод явцдаг. Тэгээд санаандгүй байж байгаад үүссэн юм гэхээр үгүй. Ямар нэгэн төлөвлөгөө байсан. Гэхдээ тэр төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжиж чадаагүй болохоор үүсэл нь санамсаргүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Ялангуяа гэр хороол одоо хотын тэлэлт гэж яригадаад байгаа зүйл маань өөрөө маш санамсаргүй үзэгдэл болох гээд байна л та. Тэгээд тэр талаас нь харангуут хот төлөвлөлтийн тал дээр бид нар туршлага үнэхээр бага юм. Тэгээд дээрэс нь хэрэгжүүлсэн одоо аварчлууд гэхээр айгүй ховор юм байна. Тэгээд зүгээр сүүлд нэг юм ууштагаад харсан зүйл нь одоо жишээ нь сансрын түнэл хавьд байгаа ингээд хуучин төлөвлөлт байгаа тийм. Эсвэл 1-р хороол, 3-4-р хороол гэх ингээд одоо яг хорооллын хэмжээнд ярих төслүүд бол арай нэг түүхэн төслүүд бол тэдэр л байна шүү дээ. Тэдрийг хараад ирэнгүүт яг Европын тэр
бидний мэдээлэл Corbusier энтрийн төлөвлөдөг байсан тэр системтэй айгуу төстэй ингэнэ. Орон сууц байлаа. Дагаад сургууль цэцэрлэг нь байлаа. Тэгээд тухайн хүн тэр хавьдаа тийм айгуу тогтвортой амьдрах боломжтой гэдэг. Тийм төлөвлөлөөр төлөвлөж явж байгаад тэр нэг 75-аас 80-аад оны үед болохоор Монголд алдагдсан гэж үздэг юм лээ. Тэгээд эрэнгүүтээ нөгөөх нь ингээд 90 онтой залгаад эрэнгүүт хувьчлал явагдаад за тэгээд бүр тэгээд тавтай дурдгын юм хийдэг болчихгүй. Тэгээд одоо болохоор яг ингээ харангуут ноорм дүрм зөрчсөн зүйл айвуух байдаг гэж би хүн болгомоор мэдчихэж байгаа. Нэг барилгаас үдэрлэлсэн тий сквал юу гэдэг хогн хойноос ингээ салхилаад ороод ирдэг утааны асуудал ямар байгаа юм лээ гэл. Яг ингээд сүрэг зүйлс амар их байгаа юм шиг харагдаж байсан. Нөгөө талаар нэг давуу тал надад ажиглагдсан нь юу вэ гэхээр монголчууд одоо хөгжингөө орны жишээг айгуу сайн судалдаг болчихжээ. Тэр нь айгуу авааштай санагдсан л та. Би ингээд жишээ нь Солонгост анх ирж байхдаа би хот төлөвлөлтийн талаар судалнаа гэж бодоод ирсэн чинь одоо л би Солонгост архитектурын талаар илүү ингээд сонирхоод яваад байгаа байхгүй. Тэгээ хот төлөвлөлт талаас харангуут Солонгост яригдж байгаа хот төлөвлөлтийн юм шийдлүүд нь Монголд аль хэдийн тусгагдаад одоо ингээд норм дүрмийн хувьд сквал нөө бичиг баримтын хувьд аль хэдийн тусгагдаад явж байгааг би харьцуулж харж чадж байна л та. Тэгээд тэрнгүүт монголчуудын чадамж нь өөрөө айгуу сайн. Тэгээд айгуу хурдан ингээд судлаад тэрийг ингээд хурдан авч хэрэгжүүлэх чадамжтай юм байна. Гол нь магадгүй тэр нь нийтэд ил тод биш байт юм байна л гэж харагдаад байна. Яг ингээд төлөвлөгчтэй нийслэлийн ерөнхий газар сквал үгдэн хот төлөвлөлтийн хүрээлэн тэндээс ингээд төлөвлөж байгаа ажлууд аюу их байна. Гэхдээ тэр нь бодит амьдрал дээр иргэдийн хувьд бүрэн ойлголтод хүрээгүй. Тэрнээсээ болоод шинээр газар мазар дээрээ тий дурын барилгаа ингээ босгоо явчихдаг. Тийм үзэгдэл амар байт юм бэл. Тийм жоохон хоорондын уялдаагүй л юм уу та. Харин миний хувьд яг ингээд нөгөө системгүй санагдаад байдаг. Яг нөгөө нэг аюух сайхан явган зам тавиал маргааш нь тэрийг буцааж хуулаад нөгөө шугам сүлжээ одоо нөгөө засвар орно гэж тэгээд ерөөсөө тэр хоорондын тэр нэг холбоо контакт байхгүй ч байгаа юм уу тгий санагдаад байдаг. Тэгээ манай энд болохоор ноорм дүрм нь маш хатуу. Би яг одоо нөгөө энэ компанид ажиллаад эхэлснээс хойш айгүй анзаарч байна. Тэгээ түрүүн нэрээ хэлхээ марцсан байна. Оюутнуудаас нөгөө сурахад одоо янз янзын төслүүд ингээд ажилдаг ч гэсэн бас хажуугаар нөгөө яг ажил дээр гараад сурах ёстой гэсэн нэг хоёр хичээл зайлшгүй шаарддаг хоёр хичээлийг бакалаврт нь заачтай юм шиг санагдсан. Тэгээ надад энэ хоёр хичээлийг Монголд бас яг иймэрхүү байдлаар тусгуул их гоё санагдаад байдаг. Тэр нь юу вэ гэхээр эхнийх нь болохоор барилгын одоо яг нөгөө би архитектор болоод нэг төсөл удирдаад аваад яваад дуусгах хүртэл тэр бүх процессыг яг ингээд нөгөө төслийн хэмжээнд нь яг ингээд удирдах явах тэр бүх хууль дүрм одоо цахилгааныхаа инженертэй яаж харьцах ёстой юм те барилгын инженерээсээ яаж юу авах юм тэр гэрээ контракт нь ямар байдیں۔ Хин нь хуймаа зурчих юм бол яаж хариуцлага хүлээд ингээд яг тэр болгоныг процессор авч хэрэгжүүлдэг нэг тим хичээл байдаг. Надад тэр хичээл манай хамгийн хэцүү хичээл гэж тооцогддог. Бүх оюутнууд айгүй их ундаг. Тэгээд тэр хичээл маань надад айгүй их сонирхолтой санагддаг. Яг ингээд амьдрал дээр яг хэрэг болсон. Би одоо ажлын байранда гарангууд тэр хичээл нөгөө манай зөрүү кредитнээс орж ирсэн бакалаврын хичээл ахгүй юу? Тэгээ яг тэр хичээлийг үзсэн чинь би яг ажлын талбар дээр гарсан чинь үнэхээр тэр уншиж судалсан бүх юм маань ажлын талбар дээр хэрэг болж байсан. Хоёр дахь хичээл нь юу вэ гэхээр барилгын ноорм дүрм хууль одоо нөгөө эдний чинь ноорм дүрм нь амар чанга учраас бакалаврт нь заагаад өгчдөг. Одоо энэ хуулийг одоо жишээлбэл би нэг барилга барих гэж байгаа. Тэгхийн бол би барилгаа барихтаа эхлээд нөгөө мэдээлэл өгөх ёстой. Тэгээ тэр мэдээллийн маань цааш нь одоо миний барих гэж байгаа эргэн тойронд байгаа хуршууд маань өгнө. Хуршууд маань зөвшөөрөл өгнө. Хэрвээ зөвшөөрөл өгөхгүй бол 7 хоногийн хугацаанд ингэн тэгнгээр бүх юмыг нарийн зааж өгсөн бас нэг тийм хуулийн хичээл үздэг. Надад тэр нь яг юм амьдралтай хичээл юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг ингээ ажилдаа гарангууд одоо би бав ан цаяга гэдэг байхгүй юу? Одоо би барилгаа мэддэг юм байна. Тэрийг би ингэж зурдсан байна. Энд дээр ийм хүнд ханддсан байна гэх бүх юм тодорхой. Тийм хичээл бас их сонирхолтой санагдаад байдаг. Тэгээд дараа нь тэрийг мэддэг хүмүүс чинь талбар дээр гарангуудаа хинтээ харьцах уу, яах вэ гэдэг тэр нэг систем нь бас зөв дараалтаач яваад идэм шиг зөвхөн хот төлөвлөлт биш те барилга дээрээ ч гэсэн тэгээд санагддаг. Тэгээд Солонгосын ноорм дүрмийн хувьд хэр байдаг вэ? Ер нь би яг тэр талаар бол өстой хэлж өгөхгүй шүү.
Гэхдээ манай бакалавр одоо 4-р курсэд нэг Монгол оюутан суралцдаг л да. Тэгээ бид тэр охинтой бол аяг юм ярьдаг. Тэгээд тэр охин минь одоо болохоор яг тэр Conjugal PubQ гэдэг яг төстэй тийм хичээл үзэж байгаа юм л архитектурын одоо норм дүрм хууль журмын талаар ингээ үздэг гэсэн. Тэгээд тэр охин надаас бас яг асууж байгаа байхгүй Монголд ингээ норм ямар байдаг вэ, ингэдэг үү, тэгдэг үү гэдэг. Тэгэхээр би бол Солонгосын талаар мэдгүй Монголын талаар ярих юм бол бид нар ингээд бас яг ажил дээр ажиллах үед тухайн төсөл хийхэд бол нормтой уялдуулна гэж аюу хичээдэг шүү дээ. Гэтэ тэр нормууд үнэхээр ойлгомжгүй байдаг. Яг ингээд юу гэсэн үг юм бэ те. Одоо мэдээж орчуулгын нормууд л байгаа юм л да. Орсоос ч юм уу те эсвэл өөр нэг орноос одоо шууд copy paste байгаа тийм норм. Тэгээд ирэнгүүт яг нэг Монголын хөрсөнд бууж ирэхгүй магадгүй өгүүлэмжүүд нь орчуулгын тийм нэг жаахан орчуулгын найруулгын алдаатай ч юм уу тиймэрхүү зүйлээс болоод хэрэгжүүлэхэд аюу хэцүү байдаг юм санагддаг. Тэгээд дээрэс нь бас нэг төрөө хэлээгүй зүйл нь юу гэхлээр бид нар ингээ аюу хурдтай гадны ямыг оруулж ирч чадчихээн гэсэндээ тэгтээ тэр хэрээрээ бид нар нөгөө суур аюу муу тавьдаг. Суур аюу муу тавиад ирэнгүүт 1000 оруулж ирлээ ч гэсэн нөгөөт нь хэрэгжих үндэс хөрсөн ингээ бүрдээгүй. Тийм тий. Яа тийм тогтворгүй байдаг санагддаг. Тэгээ манай эндхийн норм дүрмийн онцлог нь хэм бол би нэг саяхны төсөл дээр ажиллаад тэгэнгүүт ямар ч одоо жишээлбэл яг юм ерөнхий юмнууд байгаа байхгүй жишээлбэл ямар ч хүн юм газар эдлэн газартай байлаа гэхэд тэр газрынхаа зөвхөн 3-1 дээр нь л барилга барих боломжтой гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг тэн дээр нь бид нар талбайгаа буруу хэмжсэн байж тараад миний хамгийн анхны проект байсан. Тэгсэн чинь би нэг 2 м квадрат илүү гаргачихжээ. Тэгэл тэр төсөл зүгээр л бүтэн 2 сарын маань хөдөлмөр буруу болоод бүр тэгээд амар тийм хүнд шоконд орж исэн 2 м квадратчтэй л гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгтэл яг үүндээ тэнд болохоор барилгын өндөр одоо 50 см илүү гарах ч гэсэн маш тийм хурц асуудал болж ерөөсө зөвшөөрөл олгодгүй. Ягаад тэгэхээр тэр гудамжны өнгө төрх гэж нэг юм байгаа. Гудамжны өнгө төрхөөс гадна хотын өнгө төрх гэж нэг юм байгаа. Тэр болгоно нь маш юм системтэй явж ш өнөөдрийг хүртэл өнгө төрхөө алдаагүй л явсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд би харчаад ямар амар хууль дүрмээр ягштал одоо барьдсан бэ. Тэр нэг юм улаан өнгийн барилгын норм гэдэг нэг юм зузаан библ шиг ном байдаг. Тэрийгээ өөртөө бүр яг ингээд барилгын библ гэдэг. Гэхдээ одоо нөгөө тэр бүх нормыг хүмүүс нь мэдээж одоо ерөөс тийм монгол шиг тийм олон норм одоо ингэж уншихгүй одоо нэг юм улаан цагаан олон хавцнууд байдаг штэ тийм биш ингээ бүгдийг базаад нэг дор хийцэн байдаг тэр нь маш тодорхой тэгээд надад их л гоё санагдчихсан анх хийж хахад за тэгээд одоо хамгийн сүүлийн асуулт руугаа орох гэж та өөрийнхөө одоо нөгөө дипломынхаа ажлын талаар одоо та юу төгсөж байгаа тэгээд төгсөөд дараа нь юу хийх вэ те тэр талаараа бидэнтэй хуваалцаач. Гэр хороол баригдаж байгаа орон сууцнуудыг хэрхэн үнэлэх вэ гэдэг сэдвээр хий. Тэгээд үнэлгээний одоо хэмжүүр гэж байгаа штэ тэр нь болохоор доктортой хөгжлийн талаас ингээд хэрхэн үнэлэх вэ гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр англиар болохоор Sustainability Evaluation Framework гэдэг үг гараад ирнэ. Тэгээд яагаад заавал энэ сэдвийг сонгосон юм бэ гэхээр одоо ингээд яг уртмал болоод байгаа асуудал гэх юм бол хөрслийн асуудлууд Монгол Улаанбаатар хотод ялангуяа маш их яригдж байна. Дээрээс нь нөгөө ус маань ширгээд одоо ундны усны нөөц маань багасаад дээрээс нь ургаад байгаа моднуудаа тайрч хаяад гэдэг ч юм уу тэгээ байгаль руу халдсан тиймэрхүү үзэгдэл маш их байгаа болохоор яаж энийг хамгаалах ёстой юм бэ? Тэгээ цаашлаад ингээд гэр хорооллыг орон сууцжууллаа гэхэд тухайн төр төслүүд нь одоо хийгдэж байгаа төслөөсөө яаж нэг шат илүү ахих ёстой юм бэ гэдэг талаас нь юм хэмжүүр болохын тулд яг энэ сэдвийг сонгосон л та. Тэгээд яг тэгэнгүүтээ ийм байт юм лээ. Олон улсын жишээ хэмжүүрийн юм жишг нормууд байдаг. Одоо BREEAM ч гэдэг юм уу эсвэл LEED-ийн гаргасан янз бүрийн sustainability development гэдэг sustainable development гэдэг сэдвүүд байдаг. Тэрэн дотор юм индикаторуудыг заадаг гинэ. Тэгээ индикатор болохоор яг доктортой хөгжил гэдэг чинь нөгөө орчны доктортой хөгжил. Дээрээс нь нийгмийн талаас, дээрээс нь эдийн засгийн үүднээс ингээд доктортой хадгалах хэрэгтэй.
одоо байгаа энэ чадамж нь ирээдүйд ч гэсэн ашиглагдах байх зүйл. Тэгээд энэ гэдэг байгаа зүйл нь болохоор тэр задлаа өгч юм гэсэн үг л дээ. Тэгвэл чи нийгмийн талаас нь ямар шалгуурууд байх хэвээр, эдийн засгийн талаас нь юу байх хэвээр, орчин талаас нь юуг анзаарах хэвээр. Тэгээд тухайн амьдарч байгаа хөрш орчныг чи яаж тэгж тогтвортойгоор одоо үргэлжлэн амьдрах боломжийг нь хангах юм бэ гэдэг тийм судалгаа хийгээд байгаа юм л та. Тэнгүүт яг архитектур гэж шууд хэлж болохгүй. Хот төлөвлөлт гэдээ бас шууд хэлж болохгүй. Би яг нэг юм завсрын сэдв сонгоцсон. Явж байгаа. Тэгээд бас жаахан нэг бодлын айдастай л байгаа л да. Одоо энэ сэдвээ бариад архитектурын техник төгсч болох нь үгүй юу гэдэг тал дээр жаахан эргэлзээд багштайгаа зөвлөлтөд явж байгаа. Гэхдээ яг одоо хийж байгаа судалгаараа болохоор би 2 удаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд Солонгосын эрдэм шинжилгээний хуралд ихтгэл тавьсан. Тэгээд сүүлд хийсэн ажил маань бас гайгүй үнэлэгдсэн байгаа. Тэгээд яг одоо жишээ нь индикаторуудаа дурдах юм бол тухайн одоо хөрш орчноос ямар хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой юм бэ? Альсгүй тухайн хөрш орчны эргэн тойронд нь олон нийтээр цуглах үзүр үйлчилгээ эсвэл өдөр тутмын тогтмол хэрэгцээгээ хангах үс тийм функцүүд хэр их төлөвлөгдсөн юм бэ гэдгийг шалгаж болж байгаа. Дээрээс нь тухайн тэр хөрш орчин ч өөрөө эрчим хүчний хувьд хэмнэлт гаргаж чадж гэнэ үү? Тэгээ зеро байна уу? Эсвэл нэмэх рүү ороод байна уу? Хасах руу ороод байна уу гэдэг тийм үнэлгээг хийх боломжтой байгаа. Дээрээс нь усаа чи яаж ашиглаж байна? Усаа чи одоо тэгээ дахин боловсруулж эргүүлж чадж байна уу гэдгийг шалгах боломжтой. Дээрээс нь хүмүүсийн одоо мэдээж ингээд доктортой гэдэг үгнээс хүмүүс нь өөрсдөө тэр орчиндөө дуртай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүт оршин суугчдын оролцоо нь хэр байх юм, тэдний санал бодлыг хэр их сонсох юм гэдгийг үнэлж болж байгаа. Гэх мэтчлэн ингээд нийтдээ 9 критериа одоо заалт байгаа. Тэрнээс цаашаа дахиад 25 үзүүлэлт болоод ингээд задрах хэмжээний тийм нэг бүтэц зохиогоод тэрнийхээ дагуу ингээд Монголын төслүүдийг харьцуулж судалж үзсэн л дээ. Тэнгүүт төрөөс хийгдэж байгаа ажил, хувийн компаниудаас хийгдэж байгаа ажлууд болохоор айгүй ялгаатай гард юм билээ. Одоо мэдээж санхүүжилтээс бол хамаарна. Тухайн одоо цаг тэгээ тухайн төслийг хийхийн тулд зориулж байгаа цаг хугацаанаас мэдээж хамаарна. Хөрөнгө хүч одоо хүн хүчний асуудал ч гэсэн энэ дээр дурддагдана л дээ. За тэгээд яагаад ингэж одоо олон нийтийн төсөл хувийн компаниас хийгдэж байгаа төсөл гэж салгасан бэ гэхлээр салах нь нэг чухал биш ч гэсэн гарч байгаа үр дүнгээ олон нийтийн хүртэл болгож одоо сурталчлах гэх юм уу? Тэр одоо тухайн төслийн давуу талаа нийтээр авч хэрэгжүүлэхийн тулд ингээд нөгөө судалгааны ажилдаа тусах юм бол магадгүй энийг дараагийн уншиж байгаа хэрэгжилж байгаа хүнд нь илүү өгөөжтэй байх болов уу гэж бодсон л та. Тэгээ яг иймэрхүү төслүүдийн харьцуулсан судалгааны ажил бол байдгүй юм билээ. Тэгээ яг хөө мэдээж ногоон орон сууц альсгүй юу гэдэг мэдээж ингээд сайн ажлууд хийгдэж чадсан. Энэ сэдв болохоор анхных нь юм шиг санагдсан. Тэгэл судлаад л яваад байна. Маш сонирхолтой сэдв. Ялангуяа бас дараа нь Монголд бас хэрэгтэй сэдв байна. Та тэгээд одоо сургуулаа төгсчөөд буцаад Монгол руугаа очиж ажиллах уу эсвэл наанаа бас үргэлжлүүлж судалгаагаа хийгээд цаашаа суралцъя гэж бодож байна уу? Манай багшийн зүйлс болохоор эмчээ дахиад нэг үргэлжлүүлээд докторийн зэрэг хүртлээр сурвал ямар вэ гэдэг санал тавьсан. Гэхдээ би болохоор бас яг шийдэж чадаагүй л юм л та. Тэгээд энэ жилээ дуустал ямарсан дипломоо хийгээд энэ алхмаа давчээ. Тэгээд эх жил болохоор дараагийн бодож байгаа зүйл байгаа ч гэсэн яг хэрэгжүүлж чадахгүй юу гэдээ бас эргэлзээд л байж байна. За тэгэхээр би бас түрүүнийг асуулт асуухаа марцсан байна. Одоо нөгөө монголчууд монгол оюутнуудын уншихад одоо нөгөө уншиж судлах тэр материалууд ном хэвлэл нь маш ховор байдаг шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үед интернетээр янз янзын вебсайтууд руу орж судалдаг болсон байлээ. Тэгэхээр тэр талаас нь таны хамгийн сүүлд одоо уншиж судалсан архитектурын ном, хэвлэл эсвэл ямар нэгэн байдлаар вебсайт юу байгаа бол гэж асуух гэсэн.
вебсайтын талаар санал болгоё гэхэлэр одоо яг ингээд хилэнгүүт аягүй хэцүү. Гэхдээ хэрвээ та нар Facebook-ээр what is inside гэж хичээд миний хөтлөж байгаа пэйж руу ороод харах юм бол сүүлийн үед миний сонирхоод байгаа вебсайтын талаар харж болно. Дээрээс нь зүгээр яг номоор нь гэх юм бол би ерөнхийдөө өөрөө цаасаар ингээ унших айгу дуртай л та. Тэг ингээд номон дээрээ зурж тэмдэглээд тэг одоо тухайн үед төрсэн сэтгэлээ ч юм уу тэг эсвэл тухайн үед ойлгож авсан зүйлээ тэр чигээр нь хадгалж авах айгу дуртай. Тэр үднээсээ цаасаар уншиж байгаа ном гэх юм бол CDS Landscape гэдэг нэг ном байна. Тэгээ энэ болохоор яг орчин үеийн архитектурын өнцгөөс хотыг, ландшафтыг яаж харах вэ гэдэг талаар энэ ном байгаа. Тийм тэгэл ер нь бол номын сантайгаа айгүйх нөхөрлөж байгаа. Хэдийгээр ингээд бүгдийн текстийн бүгдийг уншихгүй ч гэсэн дотор нь байгаа ингээд санаанууд, диаграм, зураглалуудыг хараад тухайн үед ингээд шин ойлголтыг авах боломжтой байдаг учраас ялангуяа мэргэжлийн холбоотой ном унших айгүй дуртай болсон энэ чирээд. Тийм. Манай номын сан бас маш гоё номын сан байдаг. Тэгээ би энэ дээрээ анзаарсан нэг зүйл юу вэ гэхэлэр би ерөөсөн ном уншдаггүй байсан юм байна. Архитектурын тухай ямар ч ном мэддэггүй юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгээ хамгийн гол нь энд бас нэг онцлог, Монголоос нэг онцлогтой юм юу гэхэлэр энд архитектурын философи гэдэг зүйлийг маш их ярьдаг. Одоо жишээлбэл Петер Цумторын бичсэн тэр янз янзын юунууд архитектурын талаар бичсэн эссенүүд ч юм уу те тэрийг бүр ингээд бүгдөө чанга дуугаар одоо нэг өгүүлбэрээр уншаад өгүүлбэр болгон дээр анализ хийдэг хичээлч гэсэн байдаг. Тэгэхээр би ерөөсөө ингээд архитектурыг гүнзгий цаад утга учир нь юу юм бэ гэдгийг ерөөсөө тийм амар оюутан багтаа ойлгож байгаагүй мэн гэж бас айгүй анзаарсан. Тэгээд манай герман хэлний бас нэг онцлог нь болохоор герман хэл чинь өөрөө нөгөө философийн бас айгүй том хэл штэ, хэлний орчин. Тэгээд одоо жишээлбэл Raum гэдэг үг монголоор англиар room ч юм уу space ч юм уу гэж орчуулдаг. Тэгэнгүүт тэр үгийг л архитектурын хувьд тайлбарлах өнцг нь маш олон. Тэрийг харж байгаа үг өгүүлбэрт хэрэглэгдэж байгаас нь ахуулаад амар задлж уншиж байгаа. Тэгээ тэр болгоныг хараад би бас үнэхээр юм уншиж судлах хэрэгтэй юм байна да. Энэ оюутнууд чинь ямар их олон төрлийн архитектурын ном, эссенүүдийг уншсан байт юм бэ? Ажлууд, пейперүүдийг уншсан байт юм бэ гэж хараад бүр шоконд орж исэн. Тийм болохоор энийг сонсож байгаа бас Монголд байгаа оюутнууд байх юм бол те интернетээс бас янз янзын пейперүүд олж уншаарай тий бас дүн шинжилгээ сураарай гэж зөвлөмөр байна. Тэгээ өнөөдөр бидэнд ингээд айгүй аль үшээ нэг цаг болсон байна. Тэгээд бид нарт ийм гоё цагаа зарцуулаад ингээд ярилцлага өгсөн Анигчтай баярлалаа. Тэгээд удахгүй дипломо амжилтаа хамгаалаад тэгээ бас сайхан сурч мэдээж боловсрч байгаа Монголда бас ихийг бүтээгээрээ оюутнууд бас багшлах сонирхолтой гэсэндээ бас маш олон оюутнуудад бас тэр сурсан мэдснээ ингээ гоё үр шимийн тараагаарай гэж өрөмөр байна. Тэгээд маш их баярлалаа. Бас би асуугаагүй дуртаагүй өнгөрсөн зүйл байгаа бол та одоо бас хэлж олно. За ямар ч гэсэн ингээд архитектурын талаар юм подкаст гаргахаар болсон. Яг энэ санаачлагаас хараад ямарсан булгаа гэдэг хин бэ гэдгийг ингээ харах айгуу том боломж биш надад санагдсан л та. Тэгээд яг бид нар зөвхөн ингээд хувь хүн өөрийгөө хөгжүүлээ зогсохгүй бусдтай ингээд мэдээлэл олгоё гэж байгаа. Энэ байдал нь бас яг бидэрт айгуу авууштай одоо цаашдаа ч гэсэн ингээд авч явууштай тийм зан чанар гэж харагдаж байна. Тэгээд дээрэс нь дараагийн хүмүүс маань ч гэсэн ингээд яг өөрсдөө талаар дээрэс нь мэргэжлийн талаар юм нээлттэй ярилцаж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд намайг гололгүйгээр бас ингээд анхны дугаартаа уурж оролцуулсанд маш их баярлж байна. Баярлалаа. Яг одоо ингээд тий айгүй мундаг болцсон. Одоо энэ хүн өндөрлөгөөс ингээ ярих хэмжээнд биш байгаа ч гэсэн магадгүй ингээд яг мэргэжлийн талаар тууштай суралцаад ирэх юм бол бидний хиндэн ч гэсэн ингээ боломжгүй зүйл байхгүй байх гэж айгүй хардаг л та. Тэр үднээсээ бас ингээд үргэлжлүүлээд айгүй хичээхийг одоо энэ хариуцлага тий умсарлаад айгүй хичээхийг хүсэж байна. Тэглээ яхаа тэгээ ямар ч лээсэн анхны дугаар алдаа оноо жоохон техникийн сатлууд байх шиг байлаа. Гэхдээ ямар ч лээсэн хийцэн тэгээ сонсогчтой хүргэн гэсэн чинь маш их баяртай. Тэгээ ажиллагаа өгсөн маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар уулзъя. За ингээд подкастын маань төвчээртэй цаг гарган сонссон сонсогч нартай маш их баярлалаа. Анхны дугаар байсан учраас алдаа оноо техникийн саатал баг зэрэг байсныг хэлхэн зүйтэй байхаа.
Ингээд манай подкастын уламжлалт болон хэрэгжих нэг зүйл байгаа. Тэр нь оролцогчдоосоо дараагийн оролцогчдыг санал болгон авах байгаа. Ингээд Анигч маань бидэнд уянга гэдэг архитекторыг санал болгосон. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.